сайн байцгаана уу та бүхэнтэйгээ влог 3-аараа уулзж байгаадаа түлийн их баяртай байна. Тэгээд өмнөх 2 влогийн маань үзсэн нийт бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Миний хувьд яг ийм олон хүн үзэж сонирхон гэж бодоагүй зөвхөн сонирхлынхаа хүрээнд л хийсэн. Тэгээд анх удаа магадгүй энэ влогийг үзэж байгаа хүн байвал сайн байна уу? Намайг Эрдэнэ Цэцэг гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 50 дахь сургууль Түүхний эм ухааны багшаар 4 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш байна. Нийгэмд яг багш мэргэжлийнхаа үн цэнийг бусдад харуулж, түгээн дэлгэрүүлж, сайн болон саар зүйл нь юу байдгийг багш мэргэжил өнөөгийн нийгэмд яг ямар хөө байдаг вэ гэдэг талаар гоё сонирхуулахын үндсэн дээр влог буюу контентыг яг энэ жилээс хийж эхэлж байгаа. Тэгээд та намайг илүү бас сайн мэдхийг хүсвэл өмнөх 2 влогийн маань үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд яагаад багш мэргэжлийг сонгосон бэ гэдэг талаараа ярих гэж шийдлээ. Яагаад ер нь ингээ багш болъё гэж шийдсэн бэ гэд. Тэгээд энэ асуултыг асуухад бол яг хизээнээс эхэлсэн бэ буюу цаг хугацааны ингээ одоо аялах хэрэгцээ гарч байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг мэргэжлээ 7 дугаар ангитаа сонгож исэн. Яг 7 дугаар ангитаа багш мэргэжлийг ингээ сонгож авч исэн. Гэтэ яг мэдээж энэ зүйл яг юу нөлөөлсөн бэ гэдэг бол чухал байгаа шүү дээ. Бид нар болохоор нөгөө анхны 12 буюу 12 жилийн тогтолцоотой болох буюу НЭБ-с 12 жилийн болох тогтолцооных нь хамгийн ихний анги байсан гэсэн үг. Бүх зүйл дээр яг ийм нөгөө туршилтын анги байсан. Анхны 12 болохын үндсээр бид нар дээр одоо тэгээ боловсролын яам маш олон туршилтуудыг хийж исэн, системээ өөрчлөх гэж. Тэгээ тэрний үндсээр шууд 5 дугаар ангиасаа 7 дугаар анги руу ингээд нөгөө өсөрч исэн. Тэгээ тэр анги руу шилжиж байгаа үндсээр маш олон хичээл орсон. Тэгээ багш маань ингээд солигдоод нэг хүний арга барилаар олон жил явцсан хүмүүс чинь өөр арга барилд ороод ирэнгүүт гээд сэтгэл зүйн хувьд ч тэр бие махбодын хувьд ч гэсэн ингээд ийм өөр байдалд орсноо мэдрээд нэг юм хүн цохилт болоод тэгээ тэр үед болохоор би бага ангитай харцангуй гайгүй сайн сурдаг юм сурагч байсан. Тэгээд дунд анги руу ингээд шилжсэн чинь миний сурлагын түвшин бол ирсэн ингээд муудсан. Ялангуяа чухал гэдэг хичээл дээрээ буюу математик, монгол хэл дээр ингээд муудаад эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд би анзаарахтаа яана би одоо ингээд муу сурдаг болчихж байгаа юм уу те би цаашдаа яаж сурнаа, яаж хичээнэ гэдэг ийм үнцэг надад их бодогдоод яг мэрэгжил буюу мэрэгжлээ сонгох хэрэгтэй юм гэсэн юм нэг тийм бодол суурилж орж ирж исэн. Тэгээ тэр үед ингээд маш олон багш нар ордог байсан л да 17, 18 багш нар ордог байсан. Бүгднгийнх нь ааш харан шиг мэдээж өөр арга барил нь өөр зааж байгаа зүйлүүд нь зарим хичээл дээрээ дуртай, зарим хичээл дээрээ дурггүй тий багш нарын яг ааш харан шиг ямар байна вэ гэд. Тэгээд нөгөө нэг ийм олон багш нарын ааш харан шиг үзээд эхлэнгүүт чинь багш нар ингээд заримдаа нөгөө ялхаатай харьцдаг хүүхдүүдтэй ялхуур ингээд харьцдаг чадаад байгааг ингээд хийлгээл тэ чадахгүй байгаа ингээд орхичдаг. Тэгээ иймэрхүү байдлыг би ингээд өөр дээрээ айгүй их тийм мэдэрч ирсэн учраас би ер нь багш болмоор юм байна. Гэхдээ би энэ алдаа гаргамааргүй юм байна. Би хүүхэд бүрийг ингээд юмыг сурдаг байгаасаа, мэддэг байгаасаа, ядаж хичээдэг байгаасаа гэх ийм чатал итгэл өгөх хэрэгтэй юм байна гэдгийн үндсэн дээр надад ийм нэг багш болох хүсэл төрж исэн. Дээрээс нь би хүүхдэд айгүй хайртай байсан. Багадаа л нөгөө ахыхаа нөгөө 3 хүүхдийг яг 2 жилийн зайтай ингээд өссөн 3 хүүхд байдаг байхгүй өсгсөн 3 хүүхд. Тэгээд тэр 3 хүүхдийг ингээд өсгсөн. Тэгээд хамаатны очих болгонд хүүхдүүд нь надад ингээд аюул сайн. Надад яагаад ч юм ингээд нөгөө хүүхдтэй харилцах айгүй нэг гоё амар санагддаг байсан. Их дуртай яагаад гэхээр тэд нартэй маш хурдан ойлголцдог, маш хурдан өөрийгөө илэрхийлждэг байсан учраас ингээд юм хүүхдэд хайртай юм байна. За дээрэс нь ингээд бусдад заах, чиглүүлэх юм нэг чадвар надад хүсэл их байгаад байсан. Тэгээд угаасаа л Монгол Улсын боловсролын их сургууль руу орноо гэд бүр сургуулаа айгүйх зүүдлээд сургуулаа бүр байнга бодоод хажуугаар нь явхад хүртэл ингээд төсөөлсөн байдаг гэсэн. За би өөртөө багш болсон л энэ сургууль руу ингээд орж ийн, энэ сургууль ингээд суралцж ийн гэд ингээд төсөөлсөн байдаг байсан. Тэгээд яэш өгөөд яг юу болж ирсэн л да. Мөн нь бол монгол хэл уран зохиолын багш болъё гэж бодож ирсэн. Яхаа ангийн багш маань монгол хэл уран зохиолын багш байсан. Тэгээд монгол бичгийн хичээлд айгу дуртай байдаг гэсэн. Минут нь айгу олоог уншдаг. Тэгээд монгол бичгийн чи өөрөө надад айгу сонирхолтой. Тэгээд уран зохиолын хичээл, монголын хичээл ч гэсэн юм гоё хэлний хичээл учраас сонирхолтой санагддаг байсан. Тэгээд болъё гэд яэшээ өгөөд оноогоо харсан чи ингээд монгол хэлний оноо маань яг хүссэн оноо маань бол биш байсан учраас би за монголны багш болох ч юм хэцүү юм байна да. Ийм муу оноо аваад яаж болно доо гэд
бодож исэн чинь нөгөө нийгмийн хичээлээр математик, англи хэл, монгол хэл гэдэг 4 хичээлээр яг үндсэндээ ингээд өгсөн байгаа. Тэгэд энэ дөрөөс маань хамгийн сайн оноотой нь бол нийгмийн хичээл байсан. Ягаад тэгэхээр нийгэмдээ өмнө би бас тийм сайн хөгт бишсэн байхгүй юу? Яг хөө түүхийн хичээл дээрээ бол нэг ахлах ангитай юм нэг ярьдаг, жоохон баг өөрийгөө нэгээр нөө ярьж эхэлсэн. Тэгээд түүхийн хичээлдээ бас дуртай болоо, нийгэм ч гэсэн юм сонирхолтой санагдаад тэгээд 12 төгсөд би ягаад нөө нийгмийн хичээл дээрээ жоохон муу гэдгийг ойлгоцсон учраас нийгэм дээрээ яг нөө мэрэгжлийн багшаас давтлага авч исэн. Хичээлийн бус цагаар юм төлбөртэй давтлага аваад тэгээд яг нөгөө альва зүйл чинь золиос зориул гарахаар заавал үр дүн бас ингээд сайнаар нуугаар ч аль нэг байдлаар нийлэрдэн штэ. Тэгээд давтлага авсны үндсэн дээр нийгмийн хичээлийн маань яаш бол харцангуй сайн байсан учраас би би тэгвэл миний нийгмийн оноо өндөр байгаа учраас нийгмийн ухааны багш болъё гэж шийдээд тэгээ их сургуультай ороод яг сураад 9 суралцчихсан юм байна. Дахиад та нартайгаа яг базаад яриад үзэх юм бол нэгдүгээр би ингээд хүүхдүүдэд маш их хайртай, хүүхдүүдтэй ажиллах айгуу дуртай. Тэгээ хүүхдүүдтэй харилцах, хүүхдүүдэд юмыг зааж өгөх, ойлгуулах, тэднийг хөгжүүлэх, тэгээд эднийг ойлгож сонсох. Тэгээд мэдээж хүүхдтэй бол бүгдийг 100% одоо төгс сурна гэж байхгүй. Тэд нар чинь алдаа оноо дүүрэн учраас багш хүн дэрэн дээр чиглүүлдэг, ойлгодог, халамжилдаг. За зарим үед үнэхээр бас зэмэлдэг те буруу зүйл дээр нь иймэрхүү тийм гоё одоо тумган дааруулсан багш байхыг их хүсч зорьсон. Тэгээ өөрийн гэсэн багшлахын бас философитой болох гэж бас хичээж байна. Тэгээд энэний үндсэн дээр бол яг мэрэгжлээ ингээд хүүхд тайртай үндсэн дээр сонгож исэн байгаа. Тэгээд мэрэгжлийн маань баяр болох гэж байна. Тэгээд хамгийн дуртай их өсөн хүлээж байгаа баяр. Тэгээд энэ баярынхаа урилгыг бас гоё та нартайгаа ингэж хамтдаа задлая гэж бодсон байгаа. За багш нарын баярыг болохоор юу яадаг? Манай сургуулийн нэгдэлээрээ буюу хүмүүнлэгийн ухааных, байгалийн ухааных, бага ангийнх гээд нэгдлэлээрээ баяруудаа хувааж аваад зохион байгуулдаг. Тэгээ энэ удаад манай бага ангийн багш нар маань ингээд зохион байгуулж байгаа юм лээ. Тэгээ багын багш нар маань биднэрт ингээд өнгөрсөн 7 хоногт урилга тараасан. Тэгээд урилга маань ийм гоё хөрөн өнгөтэй. Тэгээ гаднах нь аягүй гоё юм өнгөнд талагдсан. Тэгээд задлаад үзэх юм бол ингээд багшийн логотой, за шүлэгтэй байгаа. Шүлгийг нь уншиж үгэй. Эрхэм хүндэд эрдэнэ цэцэг танаа, эрдэмт хөтлсөн замыг тань дуулъя, энэрч арсалсан сэтгэлийг тань магтъя, ээж минь өмгөөлсөн хайрыг тань багтъя, эгнэшгүй ачлалт алдрыг тань мөнхлөё гэд маш гоё шүлгээр. За тэгээд хүрлцэн эрхийг урьж гинэ гэд болох газарт нь маш гоё шүлгээр ингээд урилга нэртэй маань ингээд өгсөн байна. Тэгээд энэ дотор маань ингээд бас дахиад юм байгаа. Тэр нь юу вэ гэхлээр энэ болохоор юу вэ гэсэн чинь нөгөө нэрийн утас гэсэн. Тэгээд энэ нэрийн утас бүр аягүй гоё таалагдсан. Та тэд харагдаж байна уу юу? Ийм багш гэсэн ийм логотой, сургуулийн логотой. За нэр маань байна. Усны дугаар маань, хаяг маань байна. Ингээд ийм хөрхөн дөрвөн ширхэг ийм нэрийн утастай. Тэгээд энэ аягүй гоё ингээд санагдсан байгаа. Тэгээд утгагүй мэрэгчлийнхаа баяраар хэрхэн баярлсан талаар та нартай бас влог оруулнаа. Тэгээд энэхүү влогийг маань үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд доор бас яг миний үеийнгийн залуу багш нар маань үзчихвэл яагаад бас багш мэрэгчлийг сонгосон бэ гэдгээ гоё хуваалцаарай. Тэгээд багш мэрэгчлийг сонгоход бас хэн нөлөөлсөн бэ гэдгийг бас хуваалцаарай. Тэгээд нэрээ subscribe дараарай, лайк дараарай. Subscribe дарах юм бол дараагийн контент маань орвол шууд таны мэдээлэл дээр очдог шүү. Тийм.